2006 оны 5 дугаар сарын 1-ний өглөө Японы Канагава мужийн Хирацука хотод нэгэн эмэгтэй хүүгийнхээ байрны үүдэнд иржээ. Түүний хүүг Ямаучи Минето гэдэг 35 настай эрэгтэй. Гэхдээ энэ нь энгийн айлчлал биш байсан юм. Учир нь хүүгийнх нь түрээсэлдэг байрны эзэн эмэгтэй лүү уццсан байж. Ээжийнх нь цагдаад мэдүүлснээр хүүгийнх нь байрны түрээс хугацаа хэдэрсэн байсан бөгөөд хэдэн 7 хоног хэдэн сараар холбоо барих боломжгүй болсон байж. Тиймээс өнөөх ээж хүүдээ идэх юм болон дуртай зүйлсийг нь хийсэн уут барин иржээ. Гэвч дотогш ороод харсан зүйл нь ямар ч хүний төсөөлөөс авсан аим шиг байсан юм. Учир нь Минитогийн цогцос байрных нь үүдний ойролцоо дүүжилсэн байдалтай байлаа. Түүний цогцос хэдэн сарын турш өлгөөстэй байсан бөгөөд задрал маш хүнд шатандаа орж бараг танигдахын аргагүй болсон байв. Гэвч жинхэнэ аим шиг үүгээр дууссангүй. Цагдаа нар ирж байрны дотор хэсгийг шалгаж эхлэхэд байдал улам аимшигтай болов. Өнөөдөр бид Японы ирээвгийн түүхэн дэх хамгийн хачиргалтай, хамгийн жихүүд сүргэн мэргүүдийн нэгийг авч үзэх гэж байна. Японоос гадна бараг яригддаггүй энэ хэрэг нь англи хэл дээрх найдвартай их сурвалж бараг байхгүйгээрээ онцлог. Энэ бол хэдэн 10 жилийн турш үргэлжилсэн 5 үхлийн түүх юм. Бүгд нэг эмэгтэйтэй холбоотой. Тэрхүү эмэгтэй худал хуурмаг ээдрээтэй харилцаа эмгэнэлт үйл явдлын төвд сууж байв. Энэ бол Японд алдартай Хирацукагийн 5 цогцсны хэрэг юм. Цаашлаад цагдаа нар өөрийгөө дүүжилсэн Минетогийн байрыг нэгжих явцдаа гудсанд ороосон 19 настай эмэгтэй цогцсыг олов. Түүний нэрийг Окамото Рикако гэдэг байсан. Тэр бол Минетогийн төрсөн дөө. Гэхдээ эцэг нэгтэйч их ондоо хүмүүс байлаа. Бас эндээс амиа хорлохын өмнөх гар бичмэл зурвас олсон түүн дээр би үхмээр байна. Би Рикакотой хамт байхыг хүсэж байна гэж бичсэн байлаа. Анх харахад энэ нь цусан төрлийн харилцаатай байсан ах トゥ хоёрын эмгэнэлт амиа хорлол мэт харагдаж байсан. Иймэрхүү хэрэгүүд ихэвчлэн хүмүүсийн дунд шивнэгдээд мартагддаг. Гэвч мөрдийн шалгалт үргэлжлэх тусам энэ тайлбар нуран унаж эхэлв. Учир нь тэндээс өөр цогцснууд олдсон юм нийт 5 цогцос, 3 хүүхэд байлаа, нэг нь 6 настай хүү. Харин нөгөө 2 нь нэраа хүүхдүүдийн үлдэгдэл байсан юм. Тэд бүгд картон хайрцагнуудад хадгалагдаж байсан. Дараа нь Японы Асахи Шинбун сонин уг газрыг аимшигын байшин хэмээн нэрлсэн байдаг. Нэг байранд 5 цогцос, харин тодорхой тайлбар нэгч байсангүй. Харин энэ хэргийг бүтэн ойлгохын тулд 20 гаруй жилийн өмнөх үеү буцах хэрэгтэй. 1984 оны 12 дугаар сарын 28 Японы өвлийн хүйтэн үе. Тэр хүйтэн өдөр нэгэн гэр бүл гэртээ амарцгааж байх цуур тэдний 6 настай Тоши Хэдэ гэх хүү гадаа тоглохыг хүсжээ. Түүний ээж 32 настай Чисако Окамото дэлгүүрлөө явсан хойгуур балчир хүүн гадагш гарч тоглохоор гарсан байдаг. Дэлгүүр гарчаад ирсэн ээж Чисако буцаж ирэхэд хүүн алга болсон байв. Тэр хаасайгүй хүүгээ хавьжээ. Удалгүй цагдаад мэдэгдэв. Телевизээр уйлан байж олон нийтээс тусламж хүсв. Гэвч юу ч олдсонгүй. 6 настай Тоши Хэдэ ор мөргүй алга болсон юм. Хожим 2002 оны үед хүүг алга болсноос бараг 20 жилийн дараа ээж нь болох Чисако ойр дотныхондоо хэлэхдээ хүүг минь хой солонгосын хулгайлсан хэмээн ярьж эхэлжээ. Энэ нь сонсоход галзуу мэт боловч тухайн үед тиймч боломжгүй зүйл биш байв. 1970-аас 80-ад онд хой солонгос үнэхээр Японы иргэдийг хулгайлан авч явж байсан нь 2002 онд дэлхийд даяар шуугиан тарьсан хэрэг болсон. Гэвч хожим 5 цогцос олдсны дундаас 6 настай өнөө хүүгийн яс олдоход мөрдөгчд өөр онол гаргаж иржээ. Тэр нь алуурчин бол ээж нь болох Чисако Окамото байх боломжтой гэх санаа байлаа. Тэрхүү хүүхдүүдийн ээж болох Чисако 1951 оны 7 дугаар сарын 17-нд Японы Айморо мужийн Китацугаро дүүрэгт төржээ. Түүний гэр бүл тухайн бүс нутагта боломжийн чинээлэг айл байв. Гэвч балчир Чисаког 4 настай байхад нь аав нь нас оржээ. Түүний ээж нь дахин гэрэлсэн боловч тэр гэрлэлт салтаар төгссөн. 1969 онд 18 настай Чисако галт тэрэгний буудал дээр байхдаа гэр бүл зуучлагчтай таарч. Тэр үед Японд ийм хүмүүс гэрлэх хүсэлтэй хүмүүсийг холбож өгдөг байсан юм. Жилийн дараа тэрээр Окамото өвгтэй залуутай гэрлэв. Тэд нэг хүү 2 охинтой болсон. Гэвч 1975 он гэхэд гэрлэлт нь бүрэн нурсан байв. Нөхрийнхөө гэр бүлийнхэнтэй хамт амьдрах нь тэсхийн аргагүй болсон гэдэг. Ямар ч байсан нэг зүйл тодорхой нь тэр гэр бүлээ орхин ганцаараа зүхтан явжээ.
Ингээд 1977 оны орчим Чисако Канагава мужийн Хадано хотод ирж суурьшсан. Тэнд Чисако Кабере баарнд ширээний хүүхнээр ажиллаж эхэлсэн байна. Тэр энэ ажилдаа маш сайн байсан. Зөөлөн төрх өөртөө ихтэй зан чанар нь түүнийг бусдаас ялгаруулж, удалгүй тухайн газрын хамгийн алдартай ширээний хүүхэн болгож. Түүний дур булаан байдал олон хүнийг татдаг байсан ч хамгийн хүчтэйгээр татагдсан хүн бол Хирацука хотын алдартай рестораны эзэн Ямаучи Тошио байлаа. Тошио түүнд маш их татагдсан тул өөрийн гэр бүлээ хүртэл орхиход бэлэн болсон. Бааранд эхэлсэн сэтгэгнэл удалгүй жинхэнэ харилцаа болон хувирч. Гэвч Тошио тэр үед ихнэр хүүхдүүдтэй байсан. Чисакоч үнийг мэддэг байсан. Гэвч тэдэнд энэ нь огт хамаагүй байлаа. Ингээд Чисако гэрийн үйлчлэгч нэрээр Тошиогийн гэр бүлтэй хамт амьдрах болж. Чисако гарч ирэхээс өмнө Тошиогийн гэр бүл тайван амьдарч байсан. Тэд баян биш ч гэсэн рестораны орлогоор боломжийн амьдралтай. Гэвч Чисако ирснээр бүх зүйл аажмаар сүрж эхлэв. Тэр зүгээр нэг хоёр дахь эмэгтэй байхыг хүссэнгүй. Тошиогийн хууль ёсны гэр бүлийг бүр мөсөн зайлуулахыг хүссэн байна. Ингээд Тошиогийн эхнэр болон баг хүү Минетод байнгын дарамт үзүүлж эхэлжээ. Тухайд Минето баг сургуулийн хүүхэд байсан юм. Энэ үед Чисако Тошиогийн баг хүү болох Минетод хоол өгөхгүй байх эхнэрийг нь доромжлох, худлаа зүйл зохион тэднийг буруутгах зэрэг олон аргаар гэр бүлийг нь дарамтлж эхэлсэн. Чисако байн худлаа ярьж Тошиог өөрийн талд байлгадаг байсан гэдэг. Эцэст нь энэ дарамтыг тэсгээ болсон Тошиогийн эхнэр хүүхдүүдээ аван гэрээсээ явж. Өрсөлдөгчгүй болсон Чисако гэрт нь бүрэн эзэн суулаа. Гэхдээ тэр шинэ эхнэр нь Тошиод аз жаргал авчирсангүй. Чисако ажил хийхээс татгалзаж зөвхөн Тошиогийн мөнгөөр амьдарч байв. Үүнээс гадна рестораны ажилд байнга оролцож, удирдлагт нь саад болсноор бизнес алдагдалд орж эхэлж. Ингээд 1978 онд Чисако болон Тошио нарын анхны хүүхэд төрв. Түүнийг Тоши Хэдэ гэж нэрлсэн байна. Энэ бол хожим алгуулсан гих 6 настай хүү билээ. Тоши Хэдэг алгуусны дараах жилүүдэд Чисако дахин 3 хүүхэд жил дарааллуулан 1985, 86, 87 онуудад төрүүлжээ. Гэвч 85 болон 87 он төрсэн 2 хүүхдийн төрсний бүртгэлийг хизээж хийлгэж байгаагүй. Өөрөөр хэлбэл Японы төрийн бүртгэл дээр тэд хизээж оршин байгаагүй гэсэн үг. Зарим их сурвалжид эдгээр хүүхдүүд амьгүй төрсөн гэж дурдсан байдаг. Гэвч үнийг нотлох баримт байхгүй. Хожим тэдний үлдэгдлийг Минетогийн байрнаас олсон боловч задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. Тиймээс тэдэнд яг юу тохиолдсон нь өнөөдөр ч нууц хэвээр үлджээ. Буцаад тэдний амьдрал руу ороход нөхөр болох Тошигийн амьдрал энэ хооронд улам уруудаж байлаа. Ресторан Чисакогийн нөлөөндөр улам муудаж байв. Эцэст нь 1993 онд Тошио ресторанаа зархаас өөр аргагүй болжээ. Гэвч тэр мөнгө ч удаан тогтсонгүй. Амьдралынхаа бүх зүйлийг аацсан Тошио архинд орж эхэлсэн байна. Эрүүл мэнд нь уламд орцоор 1997 онд 56 наснда нас барлаа. 6 настай хүү алга болсны дараа Чисако 3 хүүхэд дараалан төрүүлсэн гэж дурдсан. 2 нь бага насндаа өгсөн бол нэг охин нь Нисмэнд бүртгэлтэйгээр эцэг эхтэйгээ амьдарч байв. Түүний нэрийг Рикако гэдэг. Энэ охин бол Чисакогийн амьдрал дахь цөөхөн гэрэл гэгээний нэг байсан. Тэр ээлдэг, бүтээлч, ирч хүчтэй охин байсан. Өсвөр насндаа косплей сонирхож интернетэд идэвхтэй байж. Тэрээр блог хөтөлж тухайн үеийн Японы хамгийн алдартай нийгмийн сүлжээ болох Миксид идэвхтэй байсан байна. Тэр бичих дуртай хүмүүсийн хайр хүргэм хүн байсан. Харин энэ хооронд Тошиогийн анхны эхнэрийн хүү Минето насанд хүрээд ганцаараа амьдардаг болсон байлаа. Хажиргалтай нь аавыгаа нас барсны дараа тэр ээж болоод өөрсдийнх нь амьдралыг булаасан Чисакотой харилцаагаа сэргээхийг хүссэн байна. Чухам энэ л үед буюу 2005 оны 2 дугаар сар болоход Чисако болон Рикока нар амьдарч байсан байрнаасаа хөөгдөн гарав. Санхүүгийн асуудал олон жилийн турш хоригдлогдсон байв. Чисако 2003 оноос хойш хөршүүдээсээ мөнгө зээлж амьдарч байсан ч эцэстээ бүх зүйл нь нуруун унж. Байрнаасаа хөөгдөх үед Чисако маш их сэтгэл санааны хямралд орсон гэдэг. Тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өмнө амиа хорлохыг оролдож, Үүмэн самун дунд шийдвэр гүйцэтгэгчийг гэмтээсэн тул газар дээрээ баривчлагдчихэ. Тиймхүү орох газаргүй болсон Чисако болон Рикако нарыг Минето өөрийн байрандаа суулгав. Гаднаас нь харахад энэ нь салж бударсан гэр бүл дахин нэгдэж байгаа мэт санагдаж болох байлаа. Гэвч бодит байдал тэс өөр байсан юм.
2005 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Минето ажилдаа явсан хойгуур Чисако өөрийн төрсөн охин Рикаког боомлж алжээ. Рикако эсэргүүцсэн тэр тэмцсэн тэр орилсон. Гэвч хийж сонсоогүй. Яаж гэдэг нь тодорхойгүй ч Чисако охиноо дийлсэн байна. Рикако газар дээр нас барав. Хамгийн амжигтай нь аллагын дараах үйлдэл байсан. Чисако хийсэн зүйлдээ харамсаагүй. Айж сандарсанчгүй. Харин тэр такси дуудаж Минетог дагуулan стейк идэхээр явсан байна. Тэр орой хотын нэгэн стейкний газар Чисако маш баяртай харагдаж байж. Тэр стейк захиалсан шар аргуусан таксины жолоочид хоолны мөнгө өгсөн. Мөн рестораны менежерт 10,000 йений цайны мөнгө үлдээж. Тухайн үеийн ханшаар ойрцоогоор $64 тэнцэх мөнгө байлаа. Тэд оройн 7 цагаас эхлэн бараг 2 цаг суусан гэдэг. Хэдхэн цагийн өмнө өөрийн охиныг алсан хүн ингэж авирлаж байж. Охиныг нас барсны дараа Чисако түүний цогцыг гутсанд ороож ялзарлыг удаашруулахын тулд хуурай мөсөөр бүрхсэн байна. Хажиргалтай нь үүний дараа Чисако болон Минето 2 хэдэн сарын турш охины цогцтой нэг байранд хамт амьдарчээ. Хожим мөрдөн байцаагчид нэг сонин зүйлийг ойлгосон байна. Минето 2005 оны намраас эхлэн бараг 7 хоног бүр нэгэн хуурай мөсний дэлгүүрээс 2-3 том мөс худалдан авдаг байж. Харин удалгүй охины найзууд болон цахим орчны танилуд түүнтэй холбоо барихыг оролдсон байдаг. Гэвч охины хаягнаас нэг ижил хариулт ирдэг болсон би эмнэлэгт хэвтэж байна гэж. Гэвч тэр хариуг Рикако мэдээж бичээгүй. Чисако охиныхоо өмнөөс бичиж охиноо амьд байгаа мэт жүжиглэж байж. 2006 оны 3 дугаар сард Чисако Минетогийн байрнаас нүүж гарсан байна. Үүний дараахан Минето өөрийн байрны үүдэнд өөрийгөө дүүжилж амиа хорлжээ. Ингэснээр энэ эмгэнэл түүхийн 5 дахь бөгөөд сүүлчийг хөлвүүлсэн юм. 5 цогцос олдсны дараа бүгдд нь задлан шинжилгээ хийжээ. Үйлдэгдлүүдийн нэг нь үнэхээр 1984 онд алгуулсан гэж байсан 6 настай Тошихиде гих болох нь тогтоогдов. Харин нөгөө хоёр нь 1985 болон 1987 төрсэн бүртгүүлгүй нэраа хүүхдүүдийн үйлдэгдэл байж. Гэвч маш олон жил өнгөрсөн байсан учраас тэдний үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй болсон байлаа. Өөрөөр хэлбэл тэд алгацсан эсхийг хууль ёсоор нотолж чадаагүй. Мөн Чисако хуучин байрнаасаа хүүхдүүдийн цогцыг Минетогийн давчирсан маш олон жил өөр дээрээ хадгалж явсан болж таарав. Гэвч Чисакод хүүхдүүдийг алсан гэх баримт нотлогоо байсангүй. Үүнээс нь болж түүнд цогцыг хайж орхисон гэсэн ял тогтоох боломжтой байлаа. Гэвч бас нэг асуудал байсан. Тухайн үед Японд ийм төрлийн хэрэгт хөөн хилцэх хугацаа ердөө 3 жил байж. Хүүхдүүдийн үлдэгдэл олдох үед тэр хугацаа аль хэдийн олон жилийн өмнө дууссан байсан юм. Ингэснээр 6 настай Тошихиде болон 2 нэрээд яг юу тохиолдсон талаар хууль ямар ч шийтгэл оногдуулах боломжгүй болсон байна. Харин түүнийг Рикако охиноо алсан хэрэгт баривчилсан. 35 настай Минетогийн үхлийн тухайд цагдаа нар түүнийг амиа хорлсон гэж дүгнсэн байна. Чисаког тухайн үед байранд нь байсан гэх нотлох баримт байгаагүй, гэрчиж байсангүй. Тиймээс Минетогийн үхэлд түүнийг холбож чадсангүй. Харин Чисако яагаад охиноо алсан бэ? Энэ асуултанд тэр өнөөдрийг хүртэл хариулаагүй. Шүүхүрэл дээр прокурорууд шалтгааныг нь асуухад тэр дуугүй байсан. Мөрдөн байцаагчид болон олон нийт өөрсдийн таамгийг дэвшүүлж эхэлжээ. Охины блог дахь бичвэрүүдэд ээжийнхэн талаар уур бухимдалтай зүйлс олон байсан гэдэг. Зарим нь бүр нэлээд хатуу үхтэй байж. Тиймээс олон хүн Чисако тэдгээрийг олж уншаад охиноо алсан гэж үздэг. Гэвч энэ нь хизээж батлагдаагүй. Шүүхтэр Чисако харин өөрийгөө буруугүй гэж мэдгэцэн. Тэр бүр аллагыг Минето хийсэн гэж чиххийг оролцсон байна. Ийхтэй нэг сонирхолтой нь Чисакогийн эсрэг шууд нотлох физик баримт хизээж байгаагүй. Гэрчж байсангүй. Шүүх үндсэндээ нөхцөл байдлын нотлогоо болон логик дүгнэлтэнд тулгуурласан. Учир нь Минетод Риког алах ямар шалтгаан байгаагүй гэж үзжээ. 2007 оны 7 дугаар сарын 23-нд Йокохамагийн дүүргийн шүүх 56 настай Чисакод 12 жилийн хорих ялыг оноо. Гэхдээ эмэгтэй давж заалтсан гэвч Токиогийн дээд шүүх анхны шийдвэрийг хивээр үлдээж. Энэ эмэгтэй 2019 онд шоронгоос суллагдсан ч амьдралынхаа талаар мэдээлэл маш бага. Ингээд энэ ойлгомжгүй хэрэг дараах аимшигт дүр зургаар төгсөн. Нэг байранд 5 цогцос 20 жилийн өмнө алгуулсан гэж байсан 6 настай хүүхэд. Төрсний бүртгүүлгүй хизээч албан ёсоор оршиж байгаагүй 2 хүүхэд. Өөрийн ихтэй боомлуулж амиа алдсан охин,
Охиныхоо цогцтой хэдэн сар хамт амьдарсан ээж. Дүүгийнхээ цогцтой хамт амьдарч байсан Минето мөн бүхний төвд өнөөдрийг хүртэл үйлдэлээ тайлбарлаагүй нэгэн эмэгтэй. Олон хүний хувьд ийм хэмжээний эмгэнэлт түүхэнд 12 жилийн ял дэндүү бага санагддаг. Тиймээс энэ хэрэг дээр жинхэнэ шударгаас тогтсон уу гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй хийвэр үлдсэн юм а.